Энэ бол миний Motivational Monday. Сайн байцгаана уу. Нийслэлийн аврах анги 105-ийн тэргүү ахлагч хээ цог одрах гэж юм байна. Хүчтэй байна гэдэг нь мэдээж бие бэлтрийн хүч, оюун ухааны хүч. Дээрээс нь төвчээр зөрөгтэй ах хэрэгтэй. Өөрөөр шийдэмгий зөрөгтэй ажил мэргэжилдээ гарсан ямар ч төрлийн аврах ажиллагаанд хөрвөн ажиллах чадвартай ийм хүнийг л хүчтэй хүн гэж боддог байгаа. Ухааны хүч бол амжилтанд бол нөлөөлнө. Тэгэхээр аврагч хүн гэхээр мэдээж хоёр дахь эрсдлийг тооцож энэ аврах ажиллагааг ингэж явуулахад болохгүй дараачийн аврах ажиллагааг өөрөө толгоондоо сэтдсэн бодцсон байдаг. Анхны дуудлаганд бол ер нь хүн айж эмээх асуудал бол гардаг. Сэтгэл зүгээр бэлдэх, өөрийгөө зөргижүүлж ажиллах. Хүн бол алдаа гарахгүй гэж байхгүй. Харин алдаагаа бол давтаж болохгүй. За 7 өдрийн эхний өдрийн даваа гараг өмнө үед бол ажил төрөлтэй дуудлагатай үед бол мэдээж аврагч хүн бол сэтгэл санааны бие бэлтрийн өндөр бэлтгэгдсэн юм байдаг. Үүнд дуудлагагүй үед ажилдаа эрэхтэй өглөө эртлэн босож уул ус агаар дэлхийг харж сайхан энерги авал гэр бүлийнхэнтэйгээ цай ундаа сайхан тайван сууж уугаал ажилдаа ирээл ажлаа сайхан стратоо төлөвлөж бодлого сургалт юмдуулаа эхлүүлдэг байгаа.